дөрөв телевиз эднэрийн хүчээр одоо бас гайгүй одоо арга хэмжээ авч яана л гэж ойлгож байна. Тэгээд эднэр бол нэр үнэхээр одоо хүний эрхийг зөрчиж одоо миний хүүг 4 жил хэлбэгдүүлж 20 хэдэн жил ял өгчөөд одоо ингэж байж байгаад одоо Монголын ард түмэн болон эцэг их ах トゥ төрөл садан хэцүү л шүү дээ тийм энгийн иргэд хүртэл одоо энэ хүнийг гүтгсэн. Тийм учраас одоо өнөөдрийн энэ хорлыг маш сайхан болох байхаа л гэж би итгэж найдаж байна. Энэ үнэн юм гэж байдаг юм байна. Тийм шудраг одоо хуульчид тийм шудраг одоо улсууд гарч ирж энэ бидний энэ зов зүдэрч байгаа байдлыг ойлгож бидэнд одоо сайхан ийм хүч өгч байгаад нь үнэхээр баярлж байна. Өнөөдөр та шүүхэд хэр итгэж байна? Өнгөрсөн хугацаанд бол таны итгэл өнгөрсөн хугацаанд шүүхэд итгэл ерөөсөн нэг ширхэгч өчүүхэн төдийч байгаагүй. Дандаа одоо хэлнүүдтэй байсан. Тэр миний хүүгээр барахгүй өст одоо зоригийн хэргийн төлөө гэхтэл 17-8 хүнийг хэлнүүдүүлж ингэж муухай урсгалаар явж исэн. Одоо бол бас шүүхийг сольж тийм ээ. Бас эрх мэдлийн өөрчилж одоо арчлыг одоо үүсгэж энэ байгуулж байгаа энэ хүмүүсүүдэд баярлж байна. Гэхдээ шудраг шүүх гарах байхаа. Өнөөдрийн хувьд шудраг одоо сайхан шийдэл гарах байх гэж итгэж найдаж байна. Хэзээ уулзсан бэ? Би юм байдал нэрвсэн. Би хүүтэйгээ түрүүчийн одоо нэг 7 хоногийн өмнө уулзсан. Хүүгийн эргэлт маань болсон учраас би хүүтэйгээ уулзсан. Тийм тэгээд яг хүү маань одоо үнэн мөн олдох байх гэсэн итгэлтэй байна лээ. Би байдал яг эмнэлэг бас арга хэмжээ авч эмчилгээ хийсэн учраас яг арай дээр гайг байгаа. Таны хүүг шоронд ямар нэгэн байдлаар дарамтлаж байна гэнэ үү? Манай хүүг одоо бол энэ эмнэлэгт ирсээр дарамтлаагүй л дээ. Таны гэр бүлийг дарамтлсан байсан, тань руу занл хийсэн байсан асуулт гарч ийн үү? За одоо эхний үед ч одоо би ч бүр ор хорон баг гэртээ байхад ч хэцүү байсан шүү дээ. Тий. Дандаа тагнуулынхан дагдаг. Тий. Асууж байцаадаг. Гэхдээ намайг хориггүй л дээ. Би хоригдчихгүй л дээ бас. Тий. Тийм учраас одоо сайлгаж тий асуух асуулт тийм юмнууд байсан. Одоо бол тийм байхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар дагсан байсан асуудал байхгүй. Одоо бол гайгүй байгаа. Ер нь 2 жилийн өмнө бол ерөөсөө гэрээсээ гарахт ч хэцүү байсан шүү дээ. Тагнуулынхан ер нь гаднаас харж идэг. Тий, танай хүү энд явж гин, та энд явж гин гэдэг утгаараа л байдаг байсан. Хүүгийн шийдвэрийг та энэ захиалгаар гэж хэлж байна уу? Угаасаа л захиалга шүү дээ. Угаасаа л мэдж байгаа захиалгаар л одоо хүүгийн нийлбэгдүүлсэн. Захиалга. За тэгээ энэ шүүх хурлын дараа энэ олон жил үр дүнтэй хэлбэрээр санаа